нь хязгааргүй нэг л зүйл байдаг гэж байгаа. Түүнийг нь шунал гэж байгаа. А хүнд хязгаартай нэг л зүйл байдаг гэж байгаа. Түүнийг нь хүний нас гэж байгаа байхгүй. Гэтэл үүнийг ойлгохгүй басаа болоод хүмүүс одоо хачаа хачуул гаргаж байгаа байхгүй юу? Бэлгэлийн гэрийг хүчингү болгож орон сууцыг буцааж авах тухай нэг хэмжилтэй нэг хэрэг дээр би хариуцагчийн өмгөлчөөр ажиллаж байна л да. Тэгээд тэр юу болсон гэхээр 13 жилийн өмнө дүүн юу яасан байгаа. Гадаадд сурч хөдөлмөрлөж жагаад тэгээд мөнгө шилжүүлээд ахыхаа нэр дээр байр авсан байгаа. Тэгээд 2 жилийн дараа ирээд ахаасаа бэлгэлийн гэрээгээр байр буцаага авцсан. Гэтэл ахан сүүлээд хачаачин зан гаргаад хань дүүн загнасан байгаа. Гэтэл шууд бэлгэлийн гэрээ хүчгүй болгоно тань руу шилжүүлсэн байрыг буцааж авна гэд иргэний хуулийн нөгөө бэлэг хүлээн авагч нь бэлгэлэгчийг гомдоосон бол гэрээ хүчгүй болгож болно гэсэн тэр заалтыг л харангуйтаа авсан гэж байна. Гэтэл энэ асуудлаас болоод ахын үйлдэлээс болоод гэр оронд бол тангараг тассан гэж байгаа байхгүй. Аав ээж нь амьд байгаа гэж, ах トゥ нь бүгд байгаа гэж байна. Гэтэл ахын шунлаас болоод ахтай аав ээж нь тангараг тассан. Хүн шуналтай байж болно. Гэхдээ ийм амар шуналтай байж болохгүй шүү дээ. Тэгээ төрсөн ахтайгаа аав ээжтэйгээ тангараг тасалтлаа шуналтай байж болохгүй л гэдгийг би зүгээр ер нь залуучуудаа хандаж хэлэх гэсэн юм аа. Энэ нэг хэмжээ дэлтэдэг угаасаа хүчингүй болно. Угаасаа гэрээ хууль ёсны дагуу явсан бэлгэлэгч гомдох үйлдэл хийгээгүй. За дээрээс нь хуульч хугацаа дууссан. Тэгээж анханасаа байр авах гэж мөнгө өгсөн. Дүүн тэр мөнгөөр байр авлаа гэдэг хэлдэг ярьдаг.